сайн байцгаана уу? Сэлэнгэ аймаг Шамар сумын Дулаан тусганы ерөнхий боловсролын сургуулийн 10-ын ангийн сурагч Нэмчээ байна. 10-ын ангийн сурагч Ана байна. 10-ын ангийн сурагч Амгаланбаатар байна. За тэгэхээр манай бүтээлийн нэр нь болохоор нарны заагаар бордоо холиод холсон бордоогоо цэцлэн системээр дамжуулах гэдэг юм нэртэй. Ягаад энэхүү бүтээлийг хийх болсон манай багийн гол шалтгаан болохоор монголчууд маань 60-аад оноос эхлээд атар газрыг эзэмшиж ногоо тариалж эхэлсэн. Тэгээ одоо хүртэл эхэлж байгаа тэгээд тарьсан ногоогоо мэдээж үржил жимтэй сайнаар авахыг хичээхийн тулд бордоогоор борддог. Тэгээ бордоогоо болохоор ингээд Автомакс гэх төхөөрөмжөөр үүрч борддог. Автомакс нь 16 литр усанд химийн бордоноос шалтгаалаад 10 мг-аас 20 мг-ыг хийж холин цацдаг байгаа. Гэхдээ автомакс нь их хүнд. Тэгээд түүнийг үүрснээр эрэг болон сөрөг талуудтай. Автомаксын эрэг тал нь гэх юм бол хүний булчин ажиллуулахад тусалдаг, ясыг натаршаад тусалдаг. Харин сөрөг тал нь гэх юм бол хүний нуруунд суулдаг, чит удаан үүрснээр хүний нуруу ядарч, нурууны гажигтай болох. Өсвөр насны хүүхдүүд хэтэрхий удаанаар үүрэх юм бол өсвөл зогсох, цаашдаа нуруу нь өвчтөй болох гэсэн сөрөг талуудтай. Бордоотой болон бордоогүй ургамлын ялгаа нь маш их байдаг. Бордоотой ургамал нь болохоор газрын хөрс чимээг сайжруулж бордоотой ургамал маш ургадаг. Бордоогүй ургамал нь болохоор зөвхөн газар байгаа эрдэс шим бодисоор хязгаарлагдмаар ургадаг. Нэгт ургалтын хорд бордоотой үз нь болохоор газрын шимд байгаа хөрс ургамал ургах хэрэгтэй аминдын болох фосфор, калий, азот гэх зэрэг элементүүд агуулдаг. Энэ ургамлын хордоо ургалдаг. Хоёрт нь болохоор бордоотой ургамлын үндэс нь болохоор маш саглах тийм газрын гүн рүүгээ явсан гүнээсээ тэгээ ус амин дэмээ авч чаддаг. Тэгээ гуравт нь болохоор бордоо нь ургамлын эсэргүүцэх чадварыг сайжруулдаг. Тэгж сайжруулснараа өвчин болон хортон шавжийн эсэргүүцэх чадвартай. За тэгээд ягаад манай баг нь заавал бууцаар хийх болсон бэ гэхээр хоёр шалтгаантай. Нэгтгэх нь болохоор жил ирэх тусам Монгол орны маань мал ингээд өсөж байгаа. Тэгээд түүний хэмжээгээр хон ямааны өвтөг бууц нь бас ингээд хаягдаж байгаа учраас. Хоёрт нь болохоор бууц нь өөртөө ногоод гургуулахад хэрэгтэй 6 төрлийн элементийг агуулж байдаг юм аа. Нэгт нь болохоор азот. Азот нь ургалтыг сайжруулах, тэгээд ногоон өнгийг гүнзгийрүүлж өгдөг. Хоёрт нь болохоор фосфор. Фосфор нь ургамлын үндэсний хөгжил, тэгээд цэцэглэл, ургах үйл явцыг нь дэмжиж өгдөг. Гуравт нь болохоор калий. Калий нь болохоор ургамлын эсийн ханыг бат бөх байлгаж, усны зөөвөрлөлт, мөн ургамлын өвчлөлтийг төсвөрлөх чадварыг нь нэмэгдүүлж өгдөг. Сүүлийнх нь болохоор кальц, хөхөр, магний хэмээх эдгээр элементүүд нь байгаа. Эдгээр элементүүд нь болохоор ургамлын дотоод бүтцэд нөлөөлж ерөнхийдөө оролцож байдаг, мөн эсийг бат бөх байдлыг нь хангаж тэгээд ургамлыг хурдан ургахад нь илүү тусалж өгдөг байгаамаа. Ерөнхийдөө бол химийн бордоог яагаад хэрэглэхийг ингээд эсэргүүцээд байгаа вэ гэхээр химийн бордоог үйлдвэрлэхэд маш их хэмжээний энерги зарцуулдаг. Мөн тэгээд эдийн засагт ч гэсэн хямралтай, дээрэс нь органик хөрсний бодисыг ингээд агуулмжийг нь бууруулж алдагдуулж байдаг учраас манайх бууцыг сонгосон байгаамаа. Ерөнхийдөө бол 1 литр усанд ингээд 2 англи нь шингэн бордоогоо болохоор 1 литр шингэн бордог 10-аас 20 литр усанд шингэлж өгж цацдаг. Харин өтгөн болохоор хуурай гэдэг нь болохоор хуурай нь ингээд бууцыг маш жижиг бутал жижиглээд усанд 7-оос 14 хоногийг ингээд байлгаж дэвтэж өгдөг. Тэгээд тэрхүү дэвтээснээ мөн адил 10-аас 30 литр усанд зарцуулж өгдөг байгаа. Одоо энэ нь болохоор ингээд хийсэн бордоогоо манай баг нь нарны зай ашиглан холих байгаа. За ингээд энд харагдаж байгаачлан гарын доорх материалаар хийгдсэн ингээд холигч маань ингээд ажиллаж байна. За ингээд хольж дууссаны дараа
шингэн шахуургын нөгөө нэг пиццгийн хичээлтэйгээ холбогдуулаад манай баг нь ингээд юу хийсэн байгаа. Ингээд бордоо энэнгүүрээ ингээд урсаад ингээд цацар энэ тусны системээр ингээд гүйж байгаа. За тэгээд энэ нь болохоор ерөнхийдөө нөгөө нэг ногоочдынхоо ажлыг хөнгөвчлөх зориулалтаар хийгдсэн бүтээл байгаа юм аа. За ингээд энэ хүртэл ингээд биднийг тусаар дэмжиж ирсэн сургуулийн захиргаа болон эцэг эх нартай талархал дэвшүүлж байна. Сарын өмнөөс бодож төлөвлөж ирсэн. Энэ хүн нөгөө нэг гэртээ туршигээд пэйж хуудасаа харчаад тэгээ би тэд энд нэг оролцоод үзьгээд 2 хоногийн турш санаагаа бодож боловсруулсан. Тэгээд энэ хүн санаагаа бодохдоо ингээд манай ангийн багш маань бас биднэрт ингээд санааг маань олоход бас тусалсан байгаа. Яаж туссан бэ гэхээр ерөнхийдөө багш маань өөрөө ногоо тарьдаг. Тэгээд ногоо тарихад бордоогоо цэцгээд ингээ автомат сүрх ингээ манай хүүхдүүдийн биед нь ингээ ерөнхийдөө суулт өгөөд байдаг юм аа. Тэгээ нуруунд ачаалт өгөөд идэг. Тэгээд үүнийг ерөнхийдөө та нар шийдвэрлүүл яасан ингээ бидэрт санал төвшүүлсэн. Тэгээ бид нар түүнийг бодолцож үзээд сүүлд гарсан ингээд одоо ихэвчлэн айлууд маань өгөрцөө тарьдаг болсон, өгөрцөөгөө туслын системээр босолдог болсон шүү дээ. Түүнийг хараад бид нар ингээд яа бордог туслын системээр дамжуулчихгүй гэж бодоод тэгээд энэ хүү бүтээл хийсэн юм аа. Сургууль дээр ингээд нэг удаа зохиогдсон байхгүй юу? Түрүү жил тэгээд багш маань ингээд бидэрт хэлсэн бас Улаанбаатарт Сэлэнгэд ингээд бас болдго юм аа. Тэгээд хэдүүлээ дараадаа тэрийг явж үзвэл яасан ингээл амир. Тэгээд яриа bijсэн түрүү жил тэгсэн чинь харин энэ жил нөө пост нь гарч ирээд за хэдүүлээ энд оролцоод үзье гэд энэ хүү бага бүрдүүлсэн байгаа.